Энг тунх эдүү тансах сайхан намаржиж байна уу эрхэм үзэгчдээ. Эрдэм соёл оюун сэтгэлийг уламлан бадраах эрхэт үеийн оройн чимэг соёл эрдэнэ дэлгэцтайн та бүгдэд энэ өдрийн төмөн амгаланг ийхүү айлтгаж байна. Түүхэн хүрд эргэн эргэлдсээр төм бомон нууцаадгаа хуучсаар. Ардын дуутахай ижилхэн зайтаа шаа нутг бол 100 мянган жилийн туршид өөрийн энг торгон хөрсөндөө хил манах хөвгөн гал манах октыг хойн хойноос төрүүлж үсгсэн эх Монгол соёлынхоо тулган галд дүл цогийн нэмсэн гайхамшигтай сайхан Монгол орны нэгэн билээ. Эдүүхэн ашаа нутагт аж турж байгаа монголчуудын дунд торгууд, хошууд, халах зэрэг ястад өөрийн амьдрал орчлоо үргэлжлүүлсээр байгаа юм. Тэд мөн ч өөрийн соёлоо уламжлалаа эдүүхэд хүртэл ургын гуравт зөв зүйтэй авч байгаа юм аа. Ашаа нутагт нэг бүлэг исламчлагтай монголчууд өөрийн ёс задгаа баримтласаар, хадгалсаар аж турж байна гэдгийг сонссон хүн болгон сонирхон гайхах байх. Тэгээд ойлгож мэдье гэж яарах байхаа. Монголчууд дэлхийн 3 их шашинтай ч юм харьцаа одоотой байсан юм. Дэлхийн нийтийн 3 их шашинд Бурхны шашин хамаг анх үүсэж, дараа нь Христосын шашин бий болж, сүүлээр нь Исламын шашин бий болж хөгжсөн байдаг. Исламын шашин одоогоос 1500 гаруй жилийн өмнө дарыг 7 дугаар зууны үед Арабын хойгдоор бий болсон байдаг. Монгол оронд Исламын шашин чухам хизээгээс эхэлж нэвтэрж эхэлсэн бэ гэдгийн тухайтай дүхэж гисэн эрдэмтэн судлаачид ноцтой баримт хангааж дийлээгүй байгаа юм аа. Манай улсын өвчнөд авч хөлвөл Исламын шашин шүтэж байгаа цөөн тод үндэстэн нилээд хэдвэ. Харин Исламын шашин шүтдэг монголчууд Ашаа аймгийн Ашаа зүүн хошууны зүүн хойд хэсгээр цөөн тоогоор оршин амьдарч байдаг. Энд хүртэл ярихад энэдэг Исламын шашин шүтэж байгаа монголчуудын амьдрал аахгүй түүхэн эрэл гарал мөн зан дадгал шашин шүтлэгтэй холбогдсон зүйлүүдийг эрхэм үзэгчид та бүхэн ойлгож сонирхох хэмээн яарж байгаа. Тэгээд үзэгчид та бүхэн соёл эрдэнэ дэлгэцийн энэ дугаарыг таалдаа нийцүүд мө. Өвөр Монголын Ашаа зүүн хошууны зүүн хойд захын хөөбрийн хөдөө гэгдсэн олон булга балгас хаан уул сом зэрэг сом балгасаар жич Баяннуур аймгийн Дөнхүү шаны Хадан тохой, Шажин тохой хоёр сомонд чөөн тооны ислам шүтэнт монголчууд аж турж байдаг. Тэднээс хэдэн зуун жилийн турш хөдөө талдаа мал малжиж Монгол гэртээ Монгол амьдралаа хийсээр ирсэн. Гэвч тэд эрт дээдсээсэн аваад эдийн хүртэл ислам шашныг шүтэж исламын ёс суртахууныг сахин Мухаммедийг Тэнгэрийн элч хэмээн шүтэж өгвөл ханжин оронд явна гэдгийг зорддог юм. Энэ нь яг бүх дэлхийн муслимчүүдийн хамтын зорилт Мухаммедийн орон Сауди Арабийн Мекк дэх их мечид байгаа орн болно. Өгсөн хүнийг орчуул бич бүр энэ орны зүг нүрийн хандуулж тавьдаг ёстой. Иймээс Мухаммедийн зохиосон Куран судрыг уншиж ном буян үйлддэг юм. Ингээд чирээрхийн үед бол яг исламчтай монгол хүн бол 8 зөвхөн хүн байж. Одоогийн нэг бүрэн бос бүртгэл зүйл нэг 1000 гаруй хүн байх ёстой. Яг одоо жинхэнэ. Одоо энэ дотор бол 10 кино бол одоо өврийн амьдстнаа одоо энэ исламаа шүтгэл одоо тэгэл шаран шүтээ дайлын байвал явсан байна. Бас нь бол шаран шажна одоо ийм эхнэр баба сайд бол явсан байна. Зарим нь бол хятад хүнд очсноо байна. Одоо ихнэ эдгээр хүний харгуул одоо 1200 хүнээс тэмээ давгүй шанстай байна лээ. Одоо иймэрхүү байх уу. Орж ирсэн нь бол одоо 7 номгийн хүн. 7 номгийн хүн бол одоо сайрын ногтон байна, андажаа угтан байна, бармууд угтан байна, халхас сумгтан байна. Бас хэдэн ногийн одоо бэлэн хэлж таас өнгөрч 100 гаруй мөгтөн байна, 100 гаруй мөгтөн байна. Одоо иймэрхүү шиг хэдэн номгтон гол ирсэн. Түүхс оруулжаас үзвэл Монгол хүн исламын шашныг шүтсэн нь Юань улсын үеэс эхэлсэн байна. Тэр үе Хувлаа Сэчин хааны ач Ананда гэж ноён исламын сүсэгтэн байлаа гэдэг. Тэр багдаан исламын шүтлэгтний гарт өссөн болохоор Куран судар наманчлал болоод мөргөлд маш их дур сонирхолтой байсан.
1280 онд Ананда өрнөөгө төвшөтгөгч Вангийн зэргийг залгамжилсны дараа тэрний харьяа 15 түмэн Монгол цэргийн олон гэх нь исламын шашныг шүтэг болсон гэдгээ. 1929 онд зөвлөлтийн Козлаа нарын одоогийн Эзнэгийн хар хотын буур болох Эртний Эзнэгийн цүлгийн төвөөс олсон 14 дугаар зууны исламын өнгө будаг бүхий мөргөлийн сүмийн буур болоод Перс үсгийн хөмхөрхийн хөшөө зэргээс Монгол муслимчүүдийн тухайн үеийн шашны ажиллагаагийн мөр сүдрийг хайж болно. Тэгвэл одоогийн Алшаагийн Монгол муслимчүүдийн эрэл гарал үүсэл бүрэлд нь чухам ямар байдаг вэ? Энэ улсуудыг бол 10 янзаар хэлдэг юм аа. Тэгвэл одоо эхлээд одоо алчаачууд, хошуудчууд одоо алчаад нутагт ирэхин өст бол энэ тэнгэр уулын одоо өсгнээс ирэхэд нь бол тэндээс нь дагуулж ирлээ гэж бас хэлдэг. Бас нэг бүлэг нь бол энэ Лувсан дорд ноён бол 3 дугаар ноён. Тэгвэл одоо Лувсан дорд энэ зөнгөрийг дайлахтаа бол манчин зэрэгтэй одоо хамт явж явахад нь бол төнөө зэрэгт нь бол нэг хэсэг бүлэг хасаг тэгвэл одоо ойгоор бас нэг хэсэг одоо Узбек одоо Борууд гэж хэлдэг одоо Хэрхэс гэж ярьж та. Ийм улсууд одоо исламын шилтэгтэй ийм үндэстнүүд одоо энэ Монголд багтааж орсон байна. Бас нэг хэсэг нь одоо 90-с нь Монголд исламын шашны шидчихсэн ийм хэсэг бас байна. Ингээд нийлээд одоо исламын шитлэгтэн гэж одоо нэг хэсэг үлэг одоо алшаад одоо ийм улсууд байна. Ашаа дахь ислам шүтэгт монголчууд 100 зууны туршид өөр бусад монголчуудтай нэг доор сууж оршил амьдралаа үргэлж үлдсэн энэхүү онцгой түүхэн орчин тэдний амьдрал дадгал ёс зайх чухам ямархан үр нөлөө үзүүлсэн юм болоо. Энэ бол Ашаа зүүн хошууны олон